хэрхэн яаж орхог гэдэг талаар өнөөдөр та бүхэнтэйгээ үзүүлнэ. Өнөөдрийн миний туслах таагачаар манай охин Гэгэн хамтдаа оролцож байгаа. Тэгээд яаж хүмүүс ингэж хорхог гэртээ юу гэдэг ингээ асуулт асууад байдаг тийм ээ. Хорхог хийхэд хоёулаа ямар таваа ашиглах вэ? Wok tava. So what comes next? Wash your hands. Yes, that's correct. Next, take a recipe and read it. Энэ бүхний одоо хамгийн том нууц нь юу вэ гэхээр манай айкуп wok таваагаа. Тэгээ wok таваа нөхцөл байдал дээр хаанчсан хамаагүй хэдүүлээ хорхогийг одоо гэр бүлээрээ сайхан халуун дулаанаар амьсгал бүрдүүлэн нэг оройн заг болгох боломж байна. Comes next, wash your hands. Yes, that's correct. Next, take a recipe and read it right. За нөгөө Facebook-ээр 40 битанаар хүмүүс ингээд буудуулаад байсан шүү дээ. Сансрал руу нисэдсэн шүү дээ. Яг тэрэн шиг ингээд заавал хөдөө гараад агаар салхинд гараад хээр очиод ингээд хорхог хийхгүй гэсэн үг байна. Вокта байгаа нөхцөл байдал дээр бид нар оффистож хийж болно, гэртээ ч хийж болно, зүгээр апартментч хийж болно, хаач хийж болно. Та яах нь байгаа газартаа воктагаа хорхог хийж чадна гэсэн байна. За тэгээд 7 давхар юм ган төмрөөр хийгдсэн гайхалтай гоё тоо байгаа. Тэгээд мэдээж нэгдүгээр хоол, хоёрдугаар хоол цай одоо юу хийхийг хүсдэг одоо бүх зүйлийн таахан дээр хийнэ гэсэн. Тэгээ хамгийн одоо хоёрдугаар хоолны жишээ болох хорхыг одоо битээр хийх нэ тийм ээ. Битээр өнөөдөр 6 өдрийн порцтойгоор одоо хорхыг хийж чинь. За тэгээд махны захаас ханы хаасан жижиг ханы хаасан. Тэгээд энэ маань 35,000 төгрөг орчим болж байгаа үнийн дүн. Царан гэж ааштай тийм ээ. За тэгээд мах ловон, манжин, төмөс, сонгон, сармис одоо ашиглагдах бага хэрэгслэр гэх юм бол газын биледэг байгаа. Тэгээ газын билетгээр юу гэж байгаа вэ гэхээр бид нар нөгөө хорхонд ашиглах чулууга уулаадах гэж байгаа юм шүү дээ тийм ээ. За тэгээд хутга алког хутгаа бас ашиглана. Мэдээж нөгөө тос ихгүй, давс ихгүй, ус ихгүй учраас ямар ч хамтлагч оролцох байхгүй гэсэн. За одоо хэдүүлээ ажилдаа орцгоё. Хамгийн эхлээд чулууга аваагаад тэгээд чулууга тавина. Махаа явдна. Ногоонод айлгана. Миний охин надад ногоо айлгахад хэлсэн тийм ээ. Тийм. За. Grill, great to make. Cake from kitchen to the plate. Let's do it now. Why wait? Scoop the mixture into a baking tray. Ask an adult to help, okay? Place it in an oven to bake. Smell that? It smells great. Take the cake out and cool it down. It's a beautiful, delicious golden brown. Add some icing to finish it nice. Now give us all like. За бүх чулуунуудаа угаацсан. Одоо чулууга халаацгаая. Чи гараа түлчээ. Харин тийм ээ, чи гараа түлхваа. Great to make. Cake from kitchen to the plate. Let's do it now. Бүгдээрээ маха бэлтжлээ, ногоо бэлтжлээ. Одоо чулуугаа хүлээж ин чулуу окей бэлэн болчих юм бол хорхохгүй тавьцгаая. Grill, great to make. Cake from kitchen to the plate. Let's do it now. Why wait? Scoop the mixture into a baking tray. Ask an adult to help, okay? Чулуу маань халчлаа. Тогоо маань бэлэн байна. Одоо хэдүүлээ эхэлцгээе. За тогоондоо мэдээж юу чигээг байгаа. Тост давс ус юу чигээг байгаа бид хүмүүж байгаа тийм ээ. За гадаа жоох хугацсан. Тогоо жоохон баг зэрэг халаацсан. За. Хот махнуудаа доороо ичэн.
холилдоо хийсэн болохоор. За ингэ болоо. Grill, great to make. Cake from kitchen to the plate. Let's do it now. A few moments later. За 45 минут маань болцсон. За хэдүүлээ хамтдаа орохгоо гаргацгаа. Ямар үнэрт чинь миний охин? Гоё. Тасаха. Гоё юм гэж байна. За амжилттай гоё амттай харагдчих шүү. Ороход. Йоо шүү. Шүс хааж дээ. За манай маа ирсэн шүү. Юу ч хэрэгтэй. Энийхтэн бог цолоосон. Чулуун энэ ш. Кем одоо? Одоо чулуугаа барина штэ. Энэ хараа хэдүүлээ юуч тос чигээгүй, давс чигээгүй, ус чигээгүй штэ. Амар шил гарсан байна. За. Чулуугаа тассан тай. Хэдүүлээ гоё сайхан халуун чулуу барьж, дахлаагаа дэмжиж ядаргаараа тайлцгаанаа. Ямар ч тосгүйгээр, давсгүйгээр, усгүйгээр хоол ихэд яга болж байгаа вэ гэхээр манай вок тагаа маань өөрөө хоолны шимт хижээлийг маш сайн хаалгадаг. Энэ дотор орсон байгаа ногоо жимс, мах, самбун бүх зүйлийнхээ шимт хижээл оруулсан байгаа гэсэн байна шүү дээ, тийм ээ. If your mixture looks about right, is it fluffy enough? Is it nice and light? Chop, mix, fry, bake, stir, grill, great to make. Cake from kitchen to the plate, let's do it now. Why wait? Scoop the mixture into a baking tray. Ask an adult to help, okay? Place it in an oven to bake. Smell that? It smells great. Take the cake out and cool it down. It's a beautiful, delicious golden brown. Add some icing to finish it nice. Now give us all a great big slice. Chop, mix, fry, bake, stir, grill, great to make. Cake from kitchen to the plate, let's do it now. Why wait? Going to the doctors, going to the doctors, gonna get. За ийм их шил гарсан байна. За яжаараа шүлнөөс нь гоё амсаад тэ. Айгуу гоё амттай болдгоо штэ. Тэгээд вок таван дээр хорхог хийж үзээд тэгээд шүлийн өөртөө амсараа үнэхээр гоё амттай болд. Бүр тасархаа гоё. Тасархаа гоё. Амар гоё шилжсэн. За тэгээд өнөөдрийн маань хорхог танилцуулга энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд дараагийнхаа одоо хоолоор дахин ирнэ уулзцаая. Бүгдээр оройн хоолой сайхан орлоорой. If your mixture looks about right, is it fluffy enough? Is it nice and light? Chop, mix, fry.